оновчтой шийдэл бүгд гаргаж чадахгүй л байгаа л да. Тэгээ энэ удаагийн парламент би ямар ч гэсэн нэг юм эхлэлийн алхмыг хийх ёстой болох нэ. Нөгөө хувийн хвшлгээд байгаа манай салбарч нь бол яг энэ чиглэлд бол одооний ченжинг гэдэг хараагаад байгаа энэ хэмжээнээс өөрөө цаашаа ахихгүй л дээ. Тэгэхээр цаашдаа одоо ингээ манай явсан юм үзэж нүд тайлж байгаа энэ чиглэлээр ажиллаж байгаа улсуудыг манай гишүүдийн ч гэсэн одоо зарим энэ чиглэлийн яриад байгаа улсуудыг сонсохоор бол бид бол нэг ийм төрийн хүчтэй оролцоо зохицуулт бол бас нэг хэрэгтэй юм шиг байна. Мэдээж алдна. Яг тэгвэл яг одоо хуулийг уншихаар бол яг харахгүй одоо манай салбарын яамны нөхдүүд яг бүрэн дүүрэн төсөөлж мэдж байгаа гэхэд бол эргэлзэж ил байна л та би. Эргэлзэж байна. Гэхдээ сая гам бэм гишүүний хэлж байгаа асуудал дээр би тодруулж асуух гэж байна. Яг энэ том акулууд гэдэг нэг хэдэн газрууд байгаа. Тэр нь бол экспортын чиглэлтэй болоод нэг тодорхой зах зээлийг баримжаас. Тэгэхээр энэ биржийн үйл ажиллагааны тухай дөрөвдүгээр зүйлийг уншихаар нэг юм хоёр юм харагдаад байна. Нэгдүгээрт энэ бирж маань хандлтынхаа хувьд хаашаа хандсан байх юм бэ гэж. Улсын хэмжээнд нэг одоо бирж байна гэдэг бол нийслэлийн зах зээл дээр, Улаанбаатарын зах зээл дээр гарна, экспортын зах зээл дээр гарна. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг ерөөсөө энэ лүү хандсан том зах зээлийн урсгалууд энэ дээр базагдаж очно гэсэн. Өөрөөр хэлбэл тэр акулууд гэдэг юм уу, том юм одоо бизнес аж ахуйн нэгжүүдийг төр харин зохицуулах бололцоо одоо бирж дээр гарч ирэх юм уу гэж би харж байгаа. Энэ үнэн үү зөв үү? Хоёрдугаарт чинь манай дахин эрдэнэчийн газрууд дээр бол нэг хэсэгтээ бол бид энэ Улаанбаатарт болох биржийн асуудал бол бидэнд падгүй шахуул байх баг. Ягаад гэвэл тэнд чинь биржээс гадуур харилж байгаагаар бид мах одоо бусад бүтээгдэхүүнээрээ тэнд чинь муу цааш бас 70 мянган хүн шинэ манай дахинд бол 70 гаруй мянган амьдарч байна. Тэнд бас махны хэрэгцээ байдаг. Тэгэхээр тэндээ бол систем бол өөр болно. Тэгэхээр энэ асуудлууд дээр яаж одоо жишээлбэл би хэлэх гээд байгаа юм. Энэ нийслэлд үзүүлж байгаа одоо юу гэдгийг ингээд бий болсон биржийн тогтолцооч экспортод хандах бол заавал энэ биржээр орно. Тэгээд тэр нийслэлээр юм зарах гэж байгаа бол заавал одоо энүүгээр дамжих болж штэ. Гэтэл бусад одоо энэ дахин эрдэнэ гэсэн ийм газрууд эднэрт тогтолцоо хэдийн ир хугацаанд одоо үргэлжлэх бол одоо нэг систем хоёр одоо загвар магвар гэж янз янз юм ярьдаг штэ. Хоёр систем нэг загвар өднөр. Тэр шиг энэ яг гишүүдийн яриад байгаа бидний яриад байгаа юм дээр нэг сони юмнууд харагдаад байгаа байхгүй. Одооны хөдөө аж ахуйн хоршуулагчдын холбоор чинь хоршоод чинь яг ингээд бүс нутгууд дээр ингээд нэгдэж нийлж нэг том одоо хоршоолын юм загтагдаад тэгээд энэ нийслэлийн зах зээл дээр гарах хэрэг олж авах уу? Эсвэл жишээ нь ченжи одоогийн тогтолцоо чи өөрөө хоршооны хэлбэр рүү орж үр дагавар нь ингэж яаж орох юм бэ гэж. Яагаад ингэж энэ нөхөр одооний байгаа энэ олон зуун одоо олон мянган гэж хэлж болно энэ ченжи тогтолцоонд ажиллаж байгаа улсуудад үр дагавар нь яаж тусах юм? За яг хуу эхний ээлжинд бол миний бодож байгаагаар бол тэр нийслэл бол экспортод гарах зах зээлийг бол бирж базаад авчлаа. За энэний дараагийн үр дагавар нь нөгөө 2 дахь 3 дахь талбар дээр явж байгаа энэ жижиг одоо энэ ченжинг гэдэг нь тогтолцоо чи өөрөө ямар нөлөөлөл үзүүлэх бол. Тэгээ ийм асуудлууд байгаа. Тэгээ энэ дээр би нэг төсөөлөл зүгээр яамны нөхдүүдийг энэ миний бодож байгаа юм дээр хэлж өгөө. Жишээ нь одоо ингэж байгаа байхгүй юу? Аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга нартай бага түүхийн эдийг зохиол стандартын дагуу бэлдэх хадгалагч тээвэрлэгтэй холбогдсон гэрээ байгуулна гэж байна. Тэгэхээр аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга болгон энэний оролцогч болж хувирж байгаа. Тээвэрлэлт, хадгалалт, бэлтгэх асуудал эднэртэй. Тэгэхээр энэ дээр нөгөө хоршоод нөгөө бэлтгэх нийлүүлэгч энэ бирж дээр гарч байгаа тэр байгууллагуудын хоорондын харилцаа хамаарал ямар байгаар явах вөхөр энд ерөөс төсөөлөгдөж харагдаж өгөхгүй байгаа байхгүй. Явцын зунд зөвшөөрөл гэж тооцож байгаа юм уу? Яаж тооцож байгаа юм? Жишээ нь нийслэл дээр бол яг адилхан үүрэг заагаад өгсөн юм уу? Нийслэлийн засаг дарга дүүргийн дарга хоёрыг яг адилхан ирэх үүрэгтэйгээр зааж өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ нийслэлийн зах зээл дээр хэдийгээр үн харилцаад арилжаа явагдаж байгаа ч гэсэн бэлтгэх нийлүүлэх, тээвэрлэлт, хадгалалт гэдэг чинь амьдрал дээр өөрөө өрнө шүү дээ. Өөрөө өрнө шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт гарч өгөхгүй байгаа байхгүй. Бүлгийн урал дээр ч би нэг хэлжсэн. Тэгэхээр энэ дээр л та бүхэн за тодорхой хариулъя. Ганцлага. Наад ажлын хэсэг хүмүүсээс хариулж болно шүү. Тэр нөгөө том компаниуд ирэх шиг хөндөгдөж байна л да. Яг нарийн дээр бол биржийн харилцаанд үйл ажиллагаанд оролцоод ирэхдээ бол том баг компани бол ялгаа бол байхгүй. Адилхан нэг суудлын эрхийн төлөөлөл явна нөхөөс энэ том компани учраас суудлын давуу эрхтэй гэдэг тийм суудлын давуу болон энгийн эрхийн тухай ойлголт байхгүй учраас энэ асуудлыг шийдэж болно. Дээр нь нөгөө арилжаа маань захим хэлбэрээр хийгдэж байгаа учраас энэ үйл ажиллагаанд хэн оролцож хэндээ юу зарж байгаа нь бол мэдэгдэхгүй. Яг худалдаа хийгээд гэрээ хийгдсэний дараа тэр компаниас тим нийлүүлсэн юм байна гэдэг нь харагдана нэг. Дээр нь бүх зүйлийг хамж энэ биржээр харилцаал зохицуулагдана бол бас энэ бол бүтэхгүй. Хамгийн гол нь нэлээд тийм масаа ялангуяа ноолуур, улаан буудаа, мах гэсэн ийм гол нэр төрлийн бараануудыг бол энэгээр ихний ээлжинд л худалдагдах боломжтой.
Зарим орны виржүүд л зөвхөн хоньны ноосоор хүртэл дагнасан вирж энэ төр байдаг. Сквадрик шон тодруулсан. Энэ та асуусан юм байна. Та би гүйцэг асууч. Та нэг зүйл дээр буруу бодоод байна. Түрүүнээс хойш биржийн арилжаан дээр явагдах гэрээ хэлцлэхийн яг суудл муудл гэдэг. Бидний асуугаад байгаа юм чинь тэр арилжааны дотоод зохион байгуулалт хөрөнгөний бирж дээр болдог шиг өдөө аж ахуйн бирж дээр болж байгаа дотоод тэр ажлыг чинь юм сонирхол татахгүй юм чинь миний хувьд бол. Миний хувьд сонирхол татаад байгаа юм тэр бирж хүрэх зам. Тэр өөрөө хэлж тэр арилжаа явагдсны чинь ард нь цаана нөгөө бэлтгэл хадгалалт хүргэх гэдэг юм энэ олон юм дээр ямар үр дагавар бий болох вэ? Ямар систем тэрний чинь дагаад бий болох вэ? Тэрний үзүүлэх эдийн засгийн бол бусад үр дагавар ямар байх вэ? Тэрний зохион байгуулалт чинь өөрөө хамгийн чухал байгаа байхгүй. Тэрээс одоо энд нэг байшин дотор арилжааны зохион байгуулалтыг хэдэн хүнд суудлан дээр суугаад өөр хоорондоо ярих бол нэг өөр. Энэ асуудал нь сонирхолтой биш ээ. Энийг бол шийдэж бол энэ биржийн загварыг хуулаад явуучих. Цаад Монголын чинь онцлог нөхцөл байдал шүү дээ. Цаад тэр одоогийн орчинд бэлтгэх хүргэх хадгалах энэ дэр ченжин байгаа одоогийн тогтолцоо хоршоодын үйл ажиллагааны зохион байгуулалт тэгээ бүс нутгаар энэ нийслэлд экспортод гардаг энэ зах зээлд чинь зарлаад 3-аас зөвлөдөө ер нь бол гэрээ хэлцэл хийгдсэний дараагаар л бол тэр тээвэрлэлтийн асуудал гарч ирж байгаа. Тээвэрлэлтийн асуудал агуулгах савны асуудал. Тэр энэ бүх байдлыг жишээлбэл баталгаа дагуулах тээвэр жуучийн компанийг итгэмжлэх энэ асуудал бол бас дагаж хэлгэн нэгжээж хариуцлах болохгүй бол энд бас дуртай хэн нэгэн тээвэр хийх, дуртай хэн нэгэн хадгалах боломж бол байхгүй.